хаврын зэгчтэй үе гişүү суларсан байдаг. Тэр үед морийг хөлсөд байх хэрэг байхгүй. Тэгээд ер нь бол тийм таар биеийг ахуулах байдлаар л уйдаг штэ. Тэгэл даалангой хаврын цагийн саяын гээд уйжсэн одоо бага дуун тэрийг бол хөлс тэгээ хангаар дуу давхил махвал энэ хийх юм бол тэгээд цаагаараа чинь нөгөө биеийг ахуулж одоо зоо ширмшийн татуулж чангал тэгжүүж тийм л уяа хийдэг байхгүй юу. Хөлс бол өөрөөсөө морин шин биеийг сулж одоо биеийг тавьж тэгж байдаг. Тэгээд хөл гаруугаа тийм амархан ордог шүү дээ. Тийм л юм болж идэг юм байна. 3 сарын 15 за 4 сарын 15-аас ч гэсэн одоо хөдөөний ус бол бэлчээрч байж байгаа дуугаа яаж одоо мал додомдож хавар зуны уяанд бэлдэх үү. Тэр талын юм хэлүүлээрэй дээр бах тий. Уг нь бол хуучин морийг бол мамар өвлийн заагаар саахан гүйс усын гүйс гаргаад хорын гүйс гаргаад сайхан хөлн бөөнгийн өшин дээр орхиод хаврын одоо уяа засал тийм хийдэг байсан. Одоо бол бараг тэгж өглөөнд даахгүйсэн мөлий мөр. Ер нь хүнээс морь хөдөлж авахад шүдийн үзэхэд яг хөлний гэмтэл нь шүдэн дээр байдаг шүү дээ. Одоо чээж юугаа авсан байх юм бол голын хоёр шүд дэмжсэн байх шээтэй. Шонтхор мөр далны агарын үзүүрлүүнтэй орсон байх юм бол аль хөлнийх нь вэ? Тэгээд нэг захруугаа ингэж яваад идэг. Хойшоо одоо тийм доголдог мөр бол доод шүдэн ингэ дэмжсэн байдаг. Тэрийг одоо манж нэг сайн дэмжсэн юм биш. Тэгээд содор моцор дээр байж идэх аль хөлний түүний шүдний гэмээр цасаа гэдэг. Тэгээ яг нэг тий одоо олон жил хариулж ирсэн намар моосоо гүний унаанд доолсон сэдвийн зөндөө ирнэ. Гүний тийм ярьж ирсэн ч одоо юу лээ байсан гэд ингээ үдсэн чээж авсан одоо олдсон гол дандаа дээшүүд нэмтэрхий байгаад байдаг. Гэвч үн чинь одоо хойшоо доолсон байвал доод шүд нь юу байх юм бэ гэдэг. Хойшоо нэг бүтчээд байдаг мөр бариж үдсэн яг доод шүд нэмтэрхий байсан. Тэгээ тэр үедээ хүн амтнд хэлээч хөө. Тэгээ хэдэн жил нөгөө шүднийхэн маягаар нөгөө гүний унаанд ирдэг нормонд ирдэг мосоо доголн сэглэнүүдийг хатгаад ингээл яваад идэг. Тэгээд тэр нь засахтай зэрэг шүднийхэн нөгөөдхийн хортонгууд нь арилдаад 5-6 сарын ар дээр үзэх барьж яваад тэр санаад үзэхтэй зэрэг тэр нь ингээ зүгээр болоод ингээл яваад идэг. Ийм юм байдаг байсан. Тэгээд нөгөө дааган ганаа бидний цог одоо хариулдаг. Тэгээд нэг жил ганаа нэг баахан доголн сэглэм байгаа хатгаад өгөрөө гээд. Тэгээд очиод чи тэгж ингэ доголсон юм битгий яваарай. Би шүдийн үзээд тэгээд гөрнийх нь гэмтлийн мэднэ гэж. Тэгээд энэ ингэ доголсон юм ингэ доголсон юм гээд нэхэнд ганаа таахчгүй л байгаа. Нэг уургийнхын хангар байдаг хойшоо ингэ бүжиж идэв болсон юм байна л. Энэ буруу хойшоо ингэ оцсгээд байдаг болсон мөр байна хаяа гэсэн. Яг тэгдгийг яаж үдсэн бэ? Яг тэр бол гарцаа байхгүй шүдэн тэгж илэрдэг шүү. Тэг зүгээр хүнээс мөр хөдлөж явахад хөлийн гарын барьж явах ш. Шүдээ үзээд гэмтлийн мэдэх тийм л очтой юм байна. Тэг тааны тарга авсаад бол хизээ зүгээр махан тарга барж ирсэн ч гэсэн үндсэн тамир бол их сайн байдаг ш. Хизээ махан тарга барсан ч гэсэн одоо тэр тосон сайхан тийм одоо тосон гэж байдаг ш. Одоо нэг үндсэн гялгар одоо тэр өнгө нь бол тийм авархан байхгүй очихгүй гоостэй. Говьдлын одоо тааны тархтаа бол өөхөн тархтаа бол тийм л байдаг шүү дээ. Тэгээд тиймийг учиргүй ингээл тэр тосон өнгө нь дарагдааг байхад хизээх юм бол хизээ турах гэж гэсэн дотоороо тэр чинь өөхөн тамиртайгаа л байж байгаа. Тэгэхээр бол амьсгаа суух тэгээд нөгөө туранхайгээд нөгөөдгөө хизээх энэ чинь хүн бас андуураад тэгээ морой буруу болгоод ингээд л юм. Хөдөөний ус болохоор тэгж боддог шүү дээ. Нэг ингээд тариа хийгээл тариа маань үндсэндээ одоо тэр сум орнотгт ч байдаг аптик тэгээ тийм юмар нэг байж байгаа мултвитийн Б-гийн төрлийн битүүрүүд энэ байж байгаа шүү дээ. Тиймэрхүү юм одоо адилхан хийж байгаа шүү дээ. Тэрнээс одоо энэ одоо хотоор нутагт байж байгаа усууд л одоо малд одоо нэг юм ингээд тарьчихтай зэрэг өнөөдөр жигүүртэй юм шиг явчих юм шиг хүмүүс тэгж боддог шүү дээ. Яг уян дундуур энэ төр бол ямар ч тийм тариа мараа юмны хэрэггүй юм шүү дээ. Үндсэн тамир нь л одоо тэр уян хугацаанд л байж байх тийм л юмар одоо хийж чадах юм бол яг тэр уян дундуур энэ морийг тэгж тайрж барих
тусал мосол хийх энэ төр бол ерөөсөө хэрэг байхгүй шүү дээ. Яг давхар уяаны мөр ахаад нэг 14 хоногтой уралдантаа гэж бодох юм бол тэрний ард дээр бол харин нэг тусал витаминтэй энэ төр явуулж болно. Тэрнээс 3 хоногийн өнжөөтэй тар сунгаанд орж байгаа дуу дунд нь одоо янз бүрийн юм тэр хийж тэх юм бол бие нөөцлөгдөл тэр уяаны чиг юм алдагдал байдаг шүү дээ. Тэрийг усууд мэддгүй мө ингээд баахан ингээд шид үүсэж гисэн тэр зогсчл байгаа гэдэг. Учиргүй их шингээ хийгээд байх юм бол битми хийгээд байх юм бол энэ болохгүй гэдг нь батгцсан. Бөөрн чулуужаад бүр өгсөн утра адуу байж байгаа. Энэ одоо эм тариаг л одоо хөдөөний ус их сонирхдаг. Тэгэл одоо дахиж явахт нь ч одоо багц хүзүүнд нь ч юм хаан чиглэл ингээд хийгээд жийждэг энэ тэгээд тийм юм юус байхгүй шүү дээ. Ер нь зүгээр одоо бага насны одоо хор гэдэг юм давхарлагдсан хүмүүсээ их насны мос азарнууд засаатай соёолон бос дээс гэсэн үг. Соёолон азар их мөр тиймнүүдийг л ер нь гол даярн давхарлалцаад засал юутай л байдаг. Тэгээс ер нь бага адуу бол тэгээд хэд хөлслөө тавьж хатал болдог. Сүүтэй адуу бол одоо тэжээж ярих юм агаж хэрэггүй байгаа шүү дээ. Сүүтэй адуу одоо хосон сүүтэй адуу давхар тэжээх юм бол хэл авна гатдаг. Асах бол одоо янз бүрийн юм зөндөө тийм л байлангуй одоо учиргүй их сайхан сүү зөгцсөн тийм бага адуу юугаа юм тэжээж ямар ч хэрэггүй шүү дээ. Адуугаар л уух хэрэгтэй шүү дээ. Адуугаар сайхан одоо хосон даарч адуугаар л уягдан тэрнээс дээш одоо шүтлэн хосон шүтлэн гэхээс өөр сүүтэй адуу гэж явах уу. Аюу саамлаад үйж болно. Одооны одоо саяны хаврын олж ирсэн даагмагын тийг бол яг ажлынх нь дөнгөж ар дээр ороо тавихтай тэр жоохон тэгжэл өгөөд үж болно. Хавар цагийн юм бол. Зуны ногоо гарцсан одоо зуны цагийн юм бол ерөөсөө хэрэггүй дээ. Таасаа ажлыг хийгээл тэгэл явд. Ер нь бол одоо дээд насыг сэтгэлийн дарж доод насыг сэтгэлийн сэргээж л ойддаг шүү дээ. Тэрний өгсөн хөвгтэй зэрэг дээд насны адууг бол сайхан сэтгэлийн тогтоож уйна гэсэн үг. Доод насны адууг бол давхар тараар нь уйна гэсэн үг шүү дээ. Тийм. Ягаад өгөхтэй зэрэг доод насны адуу чинь эргээд л газар орхон учраас эргээд тархинд гарчих бол хурд дутуу байх юм бол тэгэл энд яваад байгаа 40 милтэй энд яваад байгаа 40 милтэй хоёрч хооронд ойртдог байхгүй. Тийм учраас хурд суулгаж үйдэг. Дээд насны адуу бол сэтгэлийн тогтоож үйдэг. Тэр нь юу өгчтэй ихтэй зэрэг цаашаа ингээд явж байхдаа сэтгэл тогтоо байх юм бол хөлс тэгээ хоол бүх юм хадгалж явдаг байхгүй. Сэтгэл суулгачих юм бол цаашаа явахдаа галзуу өвчтэй шиг төгс тогтцоор байгаад уралдах газрынхаа багж гогны хоёрын юмыг барчхад тэгээд газрын тэхэвэнд суучдаг. Юус сэтгэл юм шүү дээ. Морь нэг 2-3 жилдээ бол тэжээхэд бол үндсэндээ яг тэжээгээд уралж байгаа мөр байна. Та нар өөрсдөө ч биеэр үзэж байгаа. Энэ 3 жилээс илүү уралдахгүй л байгаа да. Зүгээр багшаахан тэжээж байнгын тэжээж одоо ингээд нүдээд байгаа мөр. Тэгсийгээр хөлгөө болж байгаа. Тэгсийгээд ер нь цус илбэл. Тэгээд дээдлэн 4-5 жил болж л байгаа үз. Тэрнээс илүү ер нь гэхдээ нэг энэ бэлчээрийн одоо даалангуй энэ тааны тарга марга авдаг адуунтыг бол тэр мөрийн жоох өнгөрөөж байж тэжээмэр юм билээ. Тэгэхгүй бол өстой тэр цус илбэх тэр мөр чинь яг болоод байгаа юм да. Даалангуй газрын доод адуу бол амархан одоо тагтлагын шалгавчаал ингээд ирдэг юм билээ. Гэхдээ яг тэр яг цус илүүлсэн гэх юм бол ер нь морийг ерөөс анх хатахтаа хоошоо хатгадаг гэдгийг шүү дээ. Анх хатахтаа дандаа хоош нь татаж хатгадаг гэдгийг. Тэгээд өрөөлж чатгаад тэгээд урш нь одоо өрөөлж чатгадаг шүү дээ. Ер нь ингээд буруу хоошоо хатгсан байх юм бол 100 урш нь дараа нь өрөөлж чатгаад эргүүлээ дахиад 100 урш нь хатгаад буруу урш нь хатгаад одоо тэгж солиуч хатгаад тавиул уг нь зөвл юм шиг л байдаг шүү дээ. Цус илүүлээ гэх юм бол эл сүнс хатгах хэрэгтэй. Одоо цус өдөрлөө гэж бодох юм бол эл судас. Андсгүй шүү дээ. Хатгаал ингээд яах чинь цус чинь ямар хоо гарна те.
Хэсэгхэн ингээд яаж тэр энэ цусаараа мэдэгдэн шүү дээ. Хардуу тийм өтгөн байх юм бол цус илвэжээ гэж. Дорхноо ингээд ягараад ирэх юм бол гайгүй байл гэсэн үг шүү дээ. Цус илвсэн байнаагүй юу гэдгийг үзэх юм бол өрөөнийхөө цусаас хэсэгхэн цус аваад үзсэн ч болно шүү дээ. Цус нь өтгөж үгүй юу гэдгийг. Тэгж үзэж болно шүү дээ. Мухар өмсөндөө юмтай юугүй юу гэдэг чинь угаасаа л ингээд хөлсний одоо гидсэндээ юмтай байх юм бол мор хөлс гардаггүй шүү дээ. Мор хөлс гарахгүй байх чи 2-3 шалтгаан бий. Нэг бол одоо хавар хийний цагаар машин дээр асч ирэх энэ төр холоос энэ адуу мал аваад байна шүү дээ улсууд. Тэгээд ялангуяа газрын дор зүүн талаас авах сархины үед очиж ирэх юм. Тэгтээ аваач тэр гурван одоо хайснээсээс хойш хайснээс өмнө бол бас хий хөө моринд нэг тийм тохиолдох нь гайгүй байдаг. Хайснээс гэдэг чинь 4 сарын 5-6-наас хойш л гэсэн үг шүү дээ. Хаврын хий салхи хөдөлдөг, хий хүний цаг эхэлдэг. Яг тэр үеэр одоо энэ зүүн талаас адуу асиж эрэхтэй. Одоо машинд ацхтай улсууд гэдэг байхгүй юу? Дээтэм нэтлгүүн ингээд битүү тийм машинд аччихдаг. Битүүлэх хэрэгтэй гэж санаад. Тэгтээсэн дотроо нөгөө адуу чи халуун биендээ хэдэд адуу ачаад хөлрөөд тэгээ шар усных нь гимтдэг. Дээтэл нь онгорхоо хажуу талууд нь битүүл байх шүү дээ. Тэр чи өөрийн бие халуун гэж үж байна. Тэр нь даарна гэсэн юм байхгүй хаврын цагт. Тэр мэслэнгээр адууныхаа одоо шар усных нь нүхийг гимтээж тэгсэн адуу ухцаа зэрэг ингэдэг байхгүй юу? Цаашаа ингээд хоолн дээр явж явахдаа хөлрөөд байгаад байдаг. Эргээл ингээд салхин хор давангууд пак гэд ингээд шар усных нь нүх буцаагаад калапн ингээд хаагддаг байхгүй. Чинь адууны чинь шар арьс нэг юм амьсгал авдаг онгорхой юутай байгаа шүү дээ. Дулаан болох төр нэгдэж байдаг. Хүүтэн болох төр ингээд хаагдж байдаг. Тэр нь ингээд одоо гэмчдэг байхгүй. Тэгвэл одоо гоцуул тиймэрхүү тохиолдлууд их гардаг юм да. Тэгээд энэ адуу мал зөөж асуусан уусууд хавар ингээд асаад аваад ирсэн. Хөлс нь гарахаа байжглаа гэж иймэрхүү юм ярьж байдаг. Мухар хүмүүс уушиг одоо уушиг бүдүүн гэж сойрч харилцсан гадар дотор явуулж явдаг байхгүй юу? Хар гэсгээд байдаг юм чинь бол одоо гаднаас авсан цэвэр амьсгалыг уушигны сүв хамарт нэгдээд гарна. Үлдсэн бохор бөксөр гарах ийм өчтэй юм байна л да. Тэгтээ зэрэг тэр мухар хүмүүсэнд ямар нэгэн язмаг одоо өнгөр тийм байх юм бол буцаж уушгуугаа нөлөөлөөд тэгээд хөлс гарахгүй байдаг. Амьсгаанд нь юм суугаад байдаг. Гидсийн солиод тэр юуг нь авчихтай зэрэг л зүг зүгээр болдог. Эхлээд ер нь одоо морич нь ингэж яадаг шүү дээ. Одоо уян дээр зогсоож байгаад ихтэй сэтгэлээ засаад. Ихтэй заслаа хийж байгаа дараа нь уяагаа хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй шууд ингээд л уяа хийгээл морныхоо толгойд одоо уралт нь гэсэн сэтгэл эхлээд суулгаад ирэх юм бол тэр морч нь үндсэн тамир одоо тэр юм хадгалж байж чадахгүй. Ерөөсөө тийм л юм байна шүү дээ. Сэтгэл зүй одоо тэр хэзээ хэл мэдэхгүй явж гисэн хүний л одоо яаж суугсан байна. Мор их бол үндсэндээ ерөөсөө морийг яаж үндсэндээ сургах юм шүү дээ. Даалга бага дуунтыг бол даагыг бол ингээд төрүүчийн дааг ингээд хэзээ хойно өдөөс гисэн татхад нь хажуугаар нь заавалчгүй өнгөрөөж хүүхдэд сургах хэрэгтэй, сургахтаа хэлэх хэрэгтэй. Хүүхдэд яг ингээд татах газаа нэг жоох амс сэлгээд тэгээд татцсан дараа нь хажуугаар ухс илгээд өнгөрөөгөө татчихсан тэр чинь би дийлж байна, төрүүлж байна гэж бодож байдаг байхгүй. Тэр бичлэнгээр ингэж яах хэрэгтэй шүү дээ. Үндсэндээ сургах юм байна шүү дээ. Тэгэхгүй зүгээр ингээд бахаатар ингээд гидсэн дээр нь ингээд цацаатар нь зүтгүүлээд ирэх юм бол ингээд даалангой хоолн дээр нэг зүтгүүлсэн ардууд бол зүрх нөхөд л байна. Ер нь зүгээр юм шүү дээ. Морины уяа яг зөв байх юм бол өдөөс хойш ингээд 3-4 цагийн хойно гидсэн ингээд сайхан ховлтоод ингээд хөдөлж байдаг. Тэгжил одоо эхэлж заслаа хийхэд одоо утлага тэгэл бүх зөндөө юм байдаг юм л да. Тэр мэтлэнгийн юм хийгээ сэтгэл сайхан сэтгэлээ засаад ингээд уяа тавиулаад гисгүүлж ингэж анх ингээд гисгүүлж байдаг чинь морч нь хэлээд өгнө.
мордууд ингээд гэгэлзээд байх юм бол за энийг ямар ч байсан сэтгэлийн дарж байх юм байна тийм ээ. Ажуу алгуур 50% байх юм бол энэ сэтгэлийн цааш байх юм байна. Одоо сэргээж байх юм байна гэх мэт. Тэгж л одоо уях хэрэгтэй. Зөв сайхан эдсэн мөр бол ерөөсөө суур одоо 10хан мөрөөр л одоо малдаад байж болдгоо шүү дээ. Байнгын одоо сайхан усын зөв гаргаад зөв сайхан болгоцсон мөр. Хэд оноод юмны сэлгээд ингэж байж хад байнгын сайхан өргөн бүрэн төвчтэй байлгаж байгаа мөр бол хэзээд бэлэн байж идэг. Тийм мөр одоо идэлгч нь ингэдэж шүү дээ одоо морины хор гарна гэж ярьдаг даа тийм. Морины хор гаргахад 11 сарын 10-аас л одоо 12 сарын одоо 9 эхлэхийн хооронд тэр хооронд морины хор гарна гэж ярьдаг. Морины хор гарсан яаж мэддэг яах вэ гэдэг. Эмээлийн хойдын хавцсан дээр нарийн ингээд хамрын тамхи шиг шороо ингээд босохгүй болсон нөхцөлд морины хор гүйс гарч байгаа юм. Морин ингээд ширүүн одоо та нар морины хор гүйс гараагүй одоо хорон гараагүй хахад ширүүн үнтэй базаа хайцсан моринт чинь эмээлийн хойдын хавцны яг энэ хавцсан дээр үснийх нь ингээд зарайд босохгүй ингээд наалтчихад энэ ингээд байдаг шүү дээ. Зөөлөн сайхан ингээд усыг гаргаад ингээд бахтай зэрэг сүүлдээ биед нь хөлс тогтгоо байна. Эмээлийн хойдын хавцсан дээр нарийн шороо тогтгоо байна. Тэгсэн нөхцөлд гүйс тусна гараад хоорн гарч байгаа юм те. Ер нь адуу үнтэй салхинд уруудуулахгүй үнтэй байх уг нь байж болох ёстой юм байгаа шүү дээ. Адуу ингээд тэнгэр муу хавууллаа гэтэл урьдчилаад хожиглуу дараа хийдсэн байхад дандаа сахихын урууд арж байсан адуу бол хизээч урууд нэг гэж байдаг. Хожиглоо хийчихтэй өөрөө харъяндаа бэлчээрээр байгаад гад ирнэ. Тэгэх юм бол адуу нь уруудтаггүй байх тийм л байдаг. Одоо тэгээд энэ усууд малаа гэрийн гадаал харагч нэдийг аваад ирээд болчихсон юм. Тэгээд тэгэхэр чи яаж ч одоо тогтох вэ? Тэжээх мөр юус яг тэр саяын чиний би чамд хэллээ шүү дээ. 11 сарын 10-аас л 12 сарын одоо ял хөхтэй сайхан зөв сайхан хөдөлчихэл тэгэл тэжээ. Тэгэхэд яг таар сүүлийн үед энэ гөрүүлс хөдөлгөө энэ одоо хоол боловсруулах энэ сайн гээл нэг ягаан юм нэг одоо усуу туулга гэдэг нь туулга биш юм байгаа. Тэр чинь тэжээл өгөөд тэгээд тэр дотор гэз тэр гөрүүлс хөдөлгөө бүх юмыг эмчлэх тийм зорилготой юм билээ шүү дээ. Нэг савтаа ягаа юмуд ирээд байгаа шүү дээ. Хоолны өмнө л одоо тэжээж байгаа юм бол амьдынхын жин тахуулаад өгдөг юм да 40 грамм өгöd багт бүдүү адуунд болд юм лээ. Бага адуунд бол нэг 20-25 грамм өдөртөгчөд байхад болно. Ерөн зүгээр хар гэз гэдэг чинь юм шүү дээ. Давхар үеийн морийг чангаар нь хаягтай зэрэг гид суудаг байхгүй юу? Хариу уяа хийхгүй буцаад биеийг тавиулж орхилгүй хаягтай зэрэг хар гэз гэдэг юм суудаг. А тэрнээс үс яг хариу уяагаа зөв хийгээд бүх үеийг ингээ налаатар тавиулаад тэгээд одоо адуу үжилдээ анх харихад ямар байсан тэр шиг нь болгоод тавих юм бол морь хар гэж суuna гэж юусоо байхгүй. Юусоо ингээ чангарсан чигээр нь ингээ хайжтай зэрэг л тэр одоо хар гэж гэдэг гоо мохор өмсөнд агссан урд жилийн үлдэгдэл одоо нэг хомоол гарлаа гэж уусууд ярьж байдаг. Тэр чинь байхгүй юу? А тийм учраас тэр сайхан хариу уяагаа хийгээд зөв сайхан болгоол тавь. Тэгэхэд юм бол тэр хар гэцгэд суuna гэж байхгүй. Хэрвээ тийм болгоцоо тийм гээд одоо амьдралаар тохиолдох юм бол ерөөсөө морийг ийм одоо гидсэн аваагүй чангараагүй байж байхдаа гидсийнхаа заслыг хийж бий. Тэгжээж тэр чинь алга хөдлөж байж. Одоо хэрвээ тиймдээ гээд 100 тэр ингээд цаглаа хайчихсан мөрөнтийг бол намрын хамгийн анхны заснаар адууны гүйс цаддаг гэдэг чинь намар хаврын нойтон заснаар цаддаг гэдэг. Адуу жилд 2 зад цаддаг гэдэг гэж үүдэг шүү дээ. Яг тэр үед яг тэр бас нэг морины хоодоо гидсийн заслыг ер нь болгоомос хийчихд гэмгүүлтэй морь болгоомдоо хийчихсэн байхад сайхан авч хоноод одоо засаа тонсон байхад гүйст нэг сайхан цатгаад адуус нэг намар ингээд жалгамалган тараагаа хөвчихсэн нэг аргагүй цадцаа хөвчидэг юм да. Намрын анхны заснаар тэр үед нь барьж ацаад тэгтээ анхны заснаар барьж ацаад ууж хоноод ингэхдээ халааж унж тавьж болдгоо шүү дээ. Тэгэх юм бол өстой досон жилмэн гүйж өгөх шүү дээ. Сайхан ацаад маргааш нь сайхан хөтөлж эргүүлээд өлөн дээр нь хоол явахгүй шүү дээ.
Учиргүй хөлрөхгүй. Тэгээд эцсийн сайхан хөдөлгөөд адуу эзлэжийн ойрхон байлгаж угаад халаахгүй хүүтэн биеийн дээр нь тавих хэрэгтэй байгаа ш. А тэгэхгүй өнөөдрийг хөдлөө цууд авчиад халуун биеийн дээр тавьчих юм бол намар цагийн гим ганхны цасны юу ч нэртэй эмзэг адуу гим сууд азаргыг тавихад эр засаа им засаа гэж байдаг. Эр засаа таатуу тэгшгэн бөгөөд үзүүрэн шохох хэрэгтэй юм лээ. Ингэж үрдэл нь сайн гардаг, үүний үр хордлох хэрэгтэй. Ийм адууны бол даандаангүй их насны бол гарах хэрэгтэй гэсэн юм байна. Манайхны дээдсэл ингэж үздэг. Жишээлбэл хамгийн наацхаас нь хэлэхэд даав гэдэг юм их одоо хэмэдхийн арборны эцэг цавдаар зэрэг ураг шаарсан засаатай шүүгэр засаатай байсан. За тэр манай хуучин хэрмөрний эцэг хэрэг зэрэг бол хойшаарсан шүүгэр жижигхэн засаатай. Одоо Бадрам Шанзуу гэдэг хүний уяач хотны мөрзөг гэж манайхны нутгийн хүн байсан. Гинлээ. Түүний морийг насаараа уйсан одоо унаад уйсан тийм хүн цог манай нутагт байсан. Тэгэхээр тэр хүн манай тэр урдны хэрмөрний эцгийг авахд бүх улсууд ургуулад байхад ганцхан тэр хүн өмнөсөн юм л. Хээш наадах шин их насны мөр гарах. Аргагүй сайхан хоёр засаатай тэгсэн саатай. Сайзагч. Олон сайхангуу тавиараа төлөөгөө шүүс. Тэгээд улсын нааданд дөрүүлдэг мөр тэндээс гарсан. Би морин дөрвөлгөнд тогроо халтар гэдэг азарг тавьсан. Тэгээд засаагийн үдсэн тийм түнтгэр бөөн засаатай азарг байсан. Тэгээ манай зүг тэр хоёлоо ярьж байгаад төлөө сайн гарахгүй хин өөрөө сайн уралдах байх таа гэж тавьсан. Тэгээс олон сайхан төл гарсан. Ганцхан гарамжууга манай военцганы нэрэн жимээ адуу нөхцөлийн даштаа гэдэг хүнээс гоо авч тэр тавьсан хээр азарг хурдсан. Тэр улсын наадмыг дөрөвт авсан. Тэгээ 10 адаар олсон да түүний хөөгтүүд нь одоо сүүл хордсон. Ийм очтой. Тийм учраас түнтгэр боолсаатай азаргаар бас яг дараа нь тул дахиулна гэдэг бол айхтар баталгаагүй байх шүү гэдэг. Уян хазарганд 7-оос 8 гоо хураад гсэн дээр юм шиг байдаг. Илүүгүй хураад гэхлээр тамирдад байдаг, дутуугүй хураад гэхлээр өшөө гоо хураах гэдэг. Тийм учраас сэтгэлийн тайван байлгаж гүүгээ тоохоо байвал байдаг юм да 8 гоо 7-оос 8 гоо хураад гсэн, өдөөгүй хураад гсэн. Ер нь хязгаарлангаас доош насны гоо хураад гэхэл их муу байдаг. Олон дахиж эргэж ордог, хээл авдаггүй. Тэгээ нөгөөдхийгөө эргэж үүмүүлээд байдаг. Ийм очтой байдаг. Ер нь азаргыг тарган талтай уух нь их зөв юм. Ер нь тамиргүй азарг бол тэр жилдээ айхтар явдаггүй. Тэр адуу ер нь идэж байгаа хоолноос дөө хар махалж үж адуу хурдалдаг. Өөхөн амын адуу хурдалдаггүй. Тэр хөлснө гарахгүй. Ядаргаа амархаав. Тэгээд нөгөө хийн далд суугаад ийм болдог. Тийм учраас хармах суулгах ажлыг ой та нар ямар ч насан дээр бодох. 11 сард жишээ үзэхэд хармах сайхан таргалсан байвал манайд зөв таргалж гэж бодож байна. Ихтэй байх юм бол энэ буруу таргалжээ. Энэ болохгүй нэ гэж бодож. Энэ махыг суулгахын тулд манайхны дээр үед борогтой газар гаргаж. Боргоод ногоо гарна. Хольж идвэл тэгэх юм бол махсууна гэж. Тэгэд азаргууны тохирог үүс цай хийх. Одоо энийг чадах юм бол олон сайхан хурдадуу гарна үстэй одоо жишээ нь амьдрал дээр үтсэн хүн манай эдгээр байна эдэн жил одоо Монголын 100-ны эхний мандатыг гаргаж байгаа хүн байна. Эдэн жилийн тэр хуучин шаргын эцэг халтар азаргнаас тэр оюун шарга шиг хурдадуу ахаа гарч болно ш. Тэгэд тэр нь ховор байсан ш. Тийм учраас тэр тохироо бүрдэн гэдэг бол агуу юм бол гэж би боддог. Тэр үнд эр засаа, эм засаа гэж хоёр засаа байдаг юм лээ. Тэрний тэр халуун засаагийн наавал шулуухан нөлөөлнө. Хүйдэн засаагийн наавал нөлөөлөхгүй. Яг барайд үсгээр аяндаа нэг хүйдэн халуун юм шиг байдгийг. Гэтэ хэцүү билээ дэш. Хоёр гараа зэрэг тавихгүй бол нөгөөдхийгөө тавиад нөгөөдхийгөө хуучин гар маань халуун байдаг. Нөгөөдх нь халуун болдог юм уу тийм. Хоёр гараа зэрэг тавьж үзсэн юм. Ер нь 7 настай, 8 настай энэ тэр адуу бол
Гүүл 7 настай жил нордог, гүүл 8 настай жил нордог, адуу юм шиг байдаг юм лээ. Тэр Монгол Антрагуу гэдэг хүн манай аав загши гэдэг. Адуунаас надад яваад. Би чамд нэг юм магтаж гэж хоёроос нь даллаад. Яав гэсэн манай адуу 8 наснда их гэмтэй байдаг юм шүү. Эндээ сайн анхаараа гэж. 8 настай. Өшөө аль адуу 7 настай жил нордог ба шүү дээ. Манай хүний бол 8 настай адууны жил ордог байсан. Адууны жил орно гэдэг маань жишээ нь 25-ны жил орж байгаа шиг бид нар тайлхан дээр одоо жилийн ухаанаар юу гэдэг нь энэ цусны шинжил өөрчлөлт гэдэг юм уу тийм ээ. Тэн дээр нь эвгүй ис адуу бол насаараа эвгүй болдог. Эвтэй уух юм бол болдог. Сайн зөөн уяа зөг байл. Ийм учраас тэр 7-тай адуу 8-тай адуу гэдгийг бас анхаарах зүг юм гэж. Юуны залуучууд тэгээд морийнх нь багасчихсан юм байна хөдөг үрж байгаа. Морио унжиж, монийхоо сайн мууг мэднэ. Морио унжиж, өвчин тусгаж, эрүүл болгож унжиж. Монийхоо зөв бурууг мэдхэс одоо тэгжил эдлүү сайн байж болно да. Шинэ одоо энэ оноо энэ насаар адуучин авсан арай дээр нь осолдоод байгаа юм шүү дээ. Соёлоосоор хэцүү малгайтай. Ер нь манай өгөл намайг загнаад байдаг гэсэн. Азаг нэг цороход нэг адууны ард гардаг юм шүүлгээд өгөлдөг гэсэн. Тэр яг цороолгоо нэг адууны ард үзсэн юм уу юм хайрлж хамгаал азагсанаас тулах гэсэн үг ба. Нэг цороход нэг адууны ард гарах ёстой юм гэлээ. Хоёр цороо бол хоёр адууны ард гарах ёстой юм гэлээ гэдэг байсан. Тэгэхээр цороогоогүй адилхан хурд адуу, тосолдох цороогоогүй хурд адуу төрүүлэх нь байж тийм ээ. Тэгэхээр тэнийг бас нарийн анхаарах нь зөв болов. Нэлээ эмзэг асуудал байна. Хаврын цагт одоо морийг энэ сайхан уснаас суслах бол одоо үнэхээр сайхан онгоох шиг санагддаг юм да. Тэгээд хамаагүй ч үүсnэ да бид нар ч. Сайхан ус мөн сайхан элэгзэс дотор бүх юм зэвэршиж ямар насны адуу гэсэн. Хаврын ус сайн ус юм сайн юм. Сайхан тарга бол эрүүл шин худгаас суслахгүй шүү дээ. Яг амны ус уудаг одоо сайн худгаас л услаад байх юм бол тэр бас тэр жилдээ цаагуурайг тамир авдаг гэдэг ийм яриа байдгийг. Их насны морь гэхээр манай Монгол наадмын чимэг болж байдаг. Их насны морьны түрүү улсын наадмын түрүү бүх хоёр адилхан байдаг. Морь давхиулж байгаад морь давхихаан байхад дээр үед азар худалдаж яваад адуугаа сайдруулахаас илүү их насны морь худалдаад бол сайн их насны морь ирвэл түүнийг хурдагдаг гэж сайхан өвөг дээдсэн юм байна. Түүх улбаа байдаг. Тэгээ Төв аймгийн сэргэлэн сумд очиод морь үйж байхад Монгол Улсын зууны мандаа даваа гутаа ингээд ярьж суугаад бас ингэж байсан. Сүүлийн хэдэн жил морь сайн давхихгүй нэг их насны морь авъя гэдэг. Тэгээ цодмон алтраа төрүүлүүлчихэд яг энэ шаралтан морь аваад аригдаг учраас морь эргүүлж байгаа юм шүү гэж. Тэгэхээр бас энэ их насны морьаараа бусдаасаа онцлог. Нөгөө талаар Монголын одоо морь спорт хөвчтэй холбооноос зохиолсон Монголын шигшмэл хурдан хөлгийн 4 уралдаанд би их насны морьд харж явсан. Тэгэхэд тойролгын халдсан морь 19 настай мордсон. Авчиг 6 настай морьд зүүн талаас ирж бас мордож байсан хэд хэдэн морьд. Ингээд бодохоор нэг 13 жилийн төлөв нийж уралдаж байгаа шиг байна. Тэгэхээр арай бусдаасаа нэг онцлог юм уу бас 19 настай азар улсад том уралдаанд оролж байгааг бас араагүй. Тэгэхээр их насны морь бол олон жилийн одоо шигшмэл хурдан хөлгөөд нийж уралдаг гэдгээр арай өөр юм уу гэдг нь амьдрал дээр ингээ харагдж байт юм байлээ. За тэгээд их насны морины уяаны тухай, ерөнхий уяаны тухай одоо түрүү он томнолоо хинкийн ярьлаа. За тэгээд морь уухийн тулд хамгийн түрүүнд морио эрүүл байх ёстой гэдэг энэ асуудал бол одоо уяачлалууд нэлээ дэлгэр. Эхлээд морио эмчлэх ёстой байна, идэх ёстой байна гэдэг дээр л уяач хүн анхаарах ёстой. Тэгээд энэ би сэргэлэнд очиод малчин болчоод тожил гэж баян цааны өгөнтөө нэг ураос нэг тэр өгөнд ямаа ууж өгөөд ингээд яриад суугаад байсан чинь өвөл одоо 30 мил морийг хорон гарсан гэж ойлгож болохгүй байхаа гэсэн юм яригдчихсэн. Тэгээ сүүлд нь би одоо морийг идэх ёстой байна гэд идэлэнгүүтээ өөр адуун дээр очиод туслахуудтайгаа очиод морь барьж аваад эхний үед мэдэхгүйгээр морио бариад адуун дээрээс нь идлээгүй байсан морио барьж аваад шууд гэртээ давхиж ирээд маргааш нөгөө морио унаад адуургаа давхдаг гэсэн. Энэ болохгүй юм байна гэдгийг сүүлд ойлгоод түрүүн одоо он тодмолоо хэллээ. Анхны идэлхийг зөв
хийх ёстой хөндөр байх ёстой гэдгээрээ адуун дээр өглөө очоо морин одоо эдэлнэ гэдэг анхны одоо юу бол морийг бариад наадлын захын адуун дээр авчаад барьсан морийг цаа захын адуун хуваад тавих ёстой байна. Ингэжээ тэр нөө 30 мэлнэ гэдэг тэгээ маргааш нэг тэр дайныхаа унаад нөгөө дэр нь одоо тэрнээс жоохон зайтай болгож унаад нэг амраагаад юм ингэж унжээж морины идэлгээ одоо зүв ихлэх ёстой байна гэдэг. Энэ бол мэдээж дээд 3 наснд бол мэдээлэл ойролцоо байх. Идэлгээний хувьд мордод тавих ёстой байна гэдэг. Одоо бол бид бас сүүлийн үед морд хижээгээд уяад ингээд байхаар мөнхөл идэлгээтэй болж л да. Гэхдээ л энэ одоо харж байхад амьдрал дээр тохиолж байгаа юмнууд бол биднүүд намар байлгаж байгаа 11 сард одоо өвөл хаврын тэргуул сард уралдах морд өвөл авчиад тижээхтэй шууд адуун дээрээс идэлхгүй авчираад тэгэл хүүхдүүдийг тарган морийг одоо таамад ажил хийгээхээр шууд дахиад даалан тойрдог юм 5 км явуулчихдаг 10 км цогоод унаад эдэлж байгаа хэлбэр нь уралдахгүй боловч ингээл одоо винд нь хөндөр суулгаад нөгөө усын гадагшлуулахгүйгээр өөхөн тарга махан даргаарынхаа ялгаа гаргахгүйгээр морь үед байхаар алдаа гараад байна уу гэсэн ийм ойлголт төрсөн. Тэгээд нөгөө талаар их насны морь одоо юу гэдэг их насны морины тэр хурдыг дарж зүрхийг нөхүүлэхгүй тайван болгож уйнах асуудал бол одоо нэлээ зүгээр юм уу гэсэн юм ойлголт төрөөд байгаа. Энэ яг амьдрал дээр ингээд жишээ авахад энэ жил одоо улсын наадмын 5 дахиад алтан төрүүлчтэй тэр бүлтэн алтар гэдэг алтар морийг өнгөрсөн жил бид очиод адуунаас нь авчирсан. Тэгээд авчираад тэжээл өгч сургасан алтар морь тэжээл идэхгүй 10 гаруй хонсон. Тэгээд байлгаж жагаад хашаанаас гаргаад адуун дээр тавьсан. Тэгээд хавар бол эдэлсэнтэй алтар морийг. Тэгээд энэ одоо он тонлаа бас надад анх зааж өгсөн. Их насны морийг давхлын газар үзүүлэх ёстой маа гэж эдэлгээд тэгээд энэ морины давхлынхаа газрыг үзээгүй морь яаж болох вэ гэж. Тэгэхээр одоо 25 км уралдах байгаа морийг 25 км сунгах ёстой биш байна л да. Зүгээр тэрийг унаад нөгөө эдэлж явах үедээ түрүү нэг үг гарсан да таанууд сайн анзаарсан бол дашуур хүлээх тийм ээ дашуур хүлээх болтол нь морийг унах ёстой маа гэж. Идлээ бүтлэн эдлэгээр хандсан морийг нөгөө давхлын газар үзүүлэхэд сайн унаад ингээд сэтгэлийнхэн тогтоогоод тайван ингээд хүнийг биднүүд ингээд яг яриад алхаад байхад хүн чинь түүртдэггүй шүү дээ. Аюул мэдэхгүй яриандаа алхаад 10 км алхацсан ч байж магадгүй. Тайван явж байгаа шүү. Тийм болгож ижил их насны морийг одоо уйх ёстой болов гэж. Тэгээд одоо биднүүд зүүн талаас ингээд олон газараас хурдан морь авчаад уйж जैन тааралдаг эргээл явцдаг гал. Тэр тэнд л явдаг гал. Тэгэл нөгөө гараатаа морийг энд авчираад олон сайн морьтой нийлүүлээд л болоогүй багт нь хоёр тарлал тавих юм бол тэгэл цаашаа явахдаа хүүхд тамлаад хөөр дахиад энэ одоо юунч гүйцэхдэггүй байхамаар гэж бодоод гидсэн чангараал тэгэл эргээд 3 км яваад явах болчиход байсан. Тэгэхээр их насны морины одоо уян дээр бол тэр таар гэдэг юм их бага хэрэглэмээр юм шиг. Манай баруун тийшээ завхангоо болтой гэдэг уйхаараа бол ерөөсө хөл савдгүй юм бил. Дандаа л тахиулцдаг. Өсөргээ гэж ярьдаг. Тэрийг өнөөдөр 3 км ухсаа, маргааш 4 км ухсаагаад нөгөөдөр нь 5 км уралцдаг. Ууглаад уралдаад байдаг. Тэгж ягаад нөгөө морид нь хуураа тэгээд эргээлэх актер явдаг. Тийм л морь болдог юм лээ. Тэгэхээр энэн дээр бол их насны морин дараа жоохон зөрөө байна. Тэр оч их тэр хурдын сайхан дараад тэгээ бие хаалаад нөгөө давхлынхаа газар гүйцсэн, бүтэн эдлэгээ авцсан. Тэгээ хар махын суулгацсан, усын газарчлуулсан, өөхөн дарга гэж юм байхгүй. Ийм морь бол тэгээд одоо нэг 10 км яваад 25 км уралдах гэж байгаа морь 10 км яваад жоохон давхил нь урагшлаад байдаг юм шиг. Сэргэлэн сумд ганжуурын сумд гэж сайхан өгөн. Тэгээ тэр хүний уйжсэн морь ингээд цуг морь уйхаар давхлаас давхилт морь нь ахиад идэг. Тэгээд энэ ямар учиртай юм бэ гэдээ ингээд яхаар ерөөсөө л энэ морьныхаа юг дардсан тэр одоо эмчилчихсэн хүн байсан байна л да. Одоо тэр зүрх сэтгэлийн одоо хөөрүүгөө болгочихсон. Тэгээд морийг явж байдаг. Тэгээд хөлс нь гарч идэг. Хөлс нь гарах тусмаар тэр морь явж идэг. Иймэрхүү маягаар одоо их насны морийг идлэж хар махын суулгаж, сэтгэлийн тогтоож, таар бага өгж ингэж л одоо уралдах ёстой мó гэсэн юм ойлголт төрдөг. Одоо саамалдаг ус зөндөө байна шүү дээ. Саам муу биш баха. Саамыг тааруулж өгвөл би түрүүчийн алтан ууны наадамдаар очсон чинь саам сайн ингээд яг мордох өглөө хамарлуун саам зутгаа өгөө мордуулч хүн харж ирсэн байхгүй. Тэр яаж сайн байх вэ? Тэр болохгүй шүү дээ. Тэжээл өгөх сайн ингээд мордох өглөөнөө тэжээл өгöd бол сод байгаа байхгүй. Тэр бас болохгүй шүү. Хоол ороод шингээд дараа нь бэлэн нөлөөлөх бас тэр өдөрт нь одоо юм хэрэглээд сайжирчдаг. Мордохынхаа өглөө шингэн ийгээ зогсож байгаа гэдэг тэр арга бол жоохон тийм хоцрогдсон
ларга бахалтай арай болохгүй шүү дээ. Саам өгөхөд бол одоо тэр чинь адууны өөрийнх нь үндсэнд хижээл үндсэн зүйл тохируулаад өгөхөд бол юу муу ах овёостой бол адилхан л одоо өдөрт нь өгөөд өгдөг. Саамаар өгөөд уралдаа сайхан давхдаг мөр зөндөөл. Миний мэдхийн л одоо тэр өмбөг халдсан дааган цагаасаа саам уусан мөр тэгээс үлдэн саам уугаад оролдоод байдаг байсан. Тий овёос угаасаа нэг тийм одоо твтэйхээр ингээд хөөл цайтай ногоон дуу овёос нь илүү байна гэж өнөөдөр ойлгож байгаа шүү дээ амьдрал дээр. А зүгээр яг ангахаасаа тэр чинь бутлаад няцлаад ямар юу байх хэвээр судалсан зөндөл асуудал байгаа шүү дээ. Овёосоо твтэж л өгнө шүү дээ. Чанах шаардлагагүй шүү дээ. Тий одоо тийчээс өмнө би бол одоо яадгүй гэхээр ороо тийч өгөх ёстой овёосоо өгдөөс өмнө твтээчдэг. Халуун ус игээд тэгээ савд тавьчихаар ороо твтчихнэ. Өрчихнэ. Маргааш өглөө өгөх овёосоо урд ороо нь твтээгээ тавьчих шүү дээ. Түрүү он дадмалаа хэлсэн шүү дээ. Энэ хавар угаасаа хүн амт тэнгууд ядардаг шүү дээ. Тэгээд энэ тавирчтад одоо хавар их юу гэдгийг шүү дээ. Нөгөө витамин жилт юунууд нь бол явагддаг. Түүний нэгэн адил одоо витамин тэр эмчлэх эрүүл байх юм бол хавар одоо өдөрт л одоо малын үе сударч байгаа энэ үед жоохон витамин комплекс шингэн хийгээд эмчлээд авах хэрэгтэй юм л. А зүгээр зуны их халуунд их том давхлын ар дээр бол тохирсон шингэн хийхэд бол нэг лиатр шингэн энэ төр хийхэд бол нэх муу биш баха. Яагаад тэгэхээр нөгөө ачаал өгөөд ингээд тэр халуун тэгээд хөлсөөрөө шингэн гарчаана. Тэгээд цус нь өвтгөрдөг. Цусны эргэлт нь дааж явахдаг нөө хүн ч гэсэн адилхан дөө. Тэгээд бидүүд ингээд сууж агаад гиг гинтхэн босоод усынхаар нүүр чинээд ингээд ачин болдог шүү. Дараагаар нь тэг шингэн хийчих юм бол яг цусны эргэлт цусны шингэрээд аятайхан болж яана гэж ангаах ухаан талаас яриад байдаг. Тэгээ ангаах ухаан одоо аптекууд бол малын эмчнүүд бол өдөр бас нэг жоохон загсан дос зүгээр гэж ярьж илээ. Допингийн шинжилгээ гэдэг юм одоогоос хичнээн жилийн өмнө улсууд одоо их насны морч бай, том наадмч бай ямар нэгэн байдлаас допингийн шинжилгээ авъя гэсэн бүхчүүдээс авъя гэсэн явдаг. Тэгвэл миний үзэл бодтоор бол би нэг одоо ямар ч хэрэггүй зүйл юм аа гэж ойлгодог. Тухайн бол Монголд одоо энэ мал бэлчээрийн мал аж ахуй явж байгаа. Тэгэхээр тэр нөө допинг гэдэг юмны одоо шинжилгээнд ордог зөндөө юутай урмал ургадаг юм л. Тэгээ бид нөө тэрийг ялгаж мэдэхгүй. Тэгээ допинг гэж юу байдгийг мэдэхгүй. Допингийнхаа шинжилгээг хэрхэн яаж авдгийг мэдэхгүй. Шинжилгээд авсан зүйлийг хэн гэдэг хүн яаж аваад ямар газар яг тэр морных муу юм уу биш юм уу тэрийг батлах ямар ч юм байхгүй гэж одоо манай бөхчүүчд тэгсэн штэ баахан Скотыгаа допинг хэрэглээгээд баахан битсэн Сумын базаргаа допинг хэрэглээгээд баахан битсэн. Тэгэхээр допингтой зүйл гэж ямар зүйл байдгийг мэдэхгүй байж тэрийг аваад тэгээд өнөөдөр тэр их тоосон дотор дахиад ирсэн морноос хөлснөөс нь аваад байгаа юм уу тэр мор хідүү шээхээр нь шээсийг авах юм. Тэр шээсийг ямар саванд аваад ямар нөхцөд аваад тэр илэрч байгаа. Уг нь илрүүлийгээд зөндөө анхаарал тавиад ярьж исэн баг л та. Тухайлбал энэ бүр яриа гарч ирсэн шүү. Энэ эдэн уяач дээрээс допинг хэрэглээд байна. Нэг жил одоо Сундажуугаан их мод олон сайн давхсан. Тэгээ улаан сайдын зээд мөр энэ хайрыг түлээд авахтал тэнд байсан нөгөө шинжилгээ авдаг эмчнэрийн нод бүр миний жихэн сонсогдоод тэгсэн баг. Энийг одоо л барьж авах хэрэгтэй юм шиг эдүүд таслаа жихэн дайбаг хийчлээгээд ярьж яасан. Тэгээд тэр бариад авсан юм сүйтийн байдгүй. Тэгээд тэр бол одоо яг миний үзэл бодлын хувьд бол энэ бол шал дэмий зүйлээр тэгж 5 цагаас илүү зарж ясан доо тэрийг одоо тэр наадмын талбайг догчуулах ч юм өөр юмд хэрэглэвэл. А зөв өнөөдөр биднүүд бүх одоо мэрэгжлийн төвшөнд одоо тойролго дээр уралж байгаа юм шиг яг одоо ингээд шилэгдвэл мордөө уралдаа тэгин ингээд замаа заасан нөхцөл нь тэрийг авах багж төхөөрөмж нь одоо бидэнд танигдаг мэдэгдэг ийм юм идж болохгүй гэдгийг одоо ингээд яачих юм бол болох л байх л та. Одоо ингээд цааргас гэдэг нэг юм тарьдаг нэлээ тэнд дотор юм байдаг гэдгийг манай ямар өвсүүд үлээ зөндөөл энэ дам давын сэлэнгэрүү бол одоо их олон тийм өвс бий гэж эрдэмтэж ярьдаг юм байлээ. Бас мэднүүд амьдрал дээр зохиолдоод байгаа зүйлтэй. Тэгээ ноднонгийн ханиадыг ингэж ойлгосон байна. Ноднонгийн ханиад хашаан дээрээ ингээд байжсэн мордонд ханиад хүрээд бид нөө чи нөгөө уйжсэн уяад оролдоод байсан учраас ханиад хүрчлээ гэж мэдээд имжлээд байсан. Тэгээ хавар дахиулчаад адуун дээр очиод өвөл авчир тэжээгүйг мордыг уяад ихсэн. Тэгсэн 100 яг сайхан дахил хийгээд их хэлсэн чи нөгөө ханиад нь илрээд тэгээ хэд хэдэн адуу уралдаж чадаагүй л дээ. Тэгэхээр тэрийг яаж эмчлэх үү гэхээр яг ханиадыг эмчилдэг болсууд нь бол одоо малын эмчнэр байгаа шүү. Тэгээ ханиад чи 2 3 төрөл байдаг гэж ноддон бас
хийдэдэн сонин дээр бичигдсэн зурагтаар яриад байлаа. Тэгээ нодонгийн ханаад бол тийм агаараар дамждаг арай өөр ханаад байсан гэл ингээд. Тэгээ ерөнхийдөө ханаадыг пенслийн зүгээр юм шиг байлаа шүү дээ. Тэгээ таниадан зориулсан дээр цагаан тариа байна. Тэр их зүгээр. Тэгээд морой ирүүл байхад нь бас нэг тэр хүн тариад байгаа маа Тямаалын гэдэг нэг тариа байгаа. Тэр одоо дамнамын ханаас морь юм нэг бол аятайхан давхилтай моринд хавар жоохон хийчихвэл зүгээр юм шиг. Ягаад нөгөө дархлаачлал сайжруулдаг. Бусдаасаа тэр нэг юу авах нь арай бага байдаг юм шиг. Тямаалын одоо хүний тариа тэр дархлаажуул сайжирдаг юм л. Тэгээд пенсилинээр жоохон тариа тэр цагаан тариа манайхан сүүлдээ зарим нь тасал болчиход байл гэдэг. Яг зориултынх нь бол одоо малын эмчнэр бол ханиадыг бол уяачтаас илүү яг малын эмчнэр бол хамаагүй илүү эмчилдэг шүү дээ. Би бол одоо тэр малын эмчээр л очиод үзүүлдэг шүү дээ. Тэгээд тэр цагаан тариа хийж идэх, зарим нь пенсилин хийж идэх, зарим нь муул гэдэг. Би бол зүгээр пенсилин дээр эмчилдэг. Пенсилин зүгээр юм шиг үлээ. Би энэ морийг ингээд энэ наадамд урлах хэрэгтэй маа гэдэг уяал тэгээ болсон болоогүй тэрийгэ засна ууралтна гэдэг асуудал ингээл уяалж бас жоохон болох хэрэгтэй. Нийгэд одоо болохгүй байгаа юм бол тэрий чинь тэгэд зовоогоод улмал нөгөө тухайлбал одоо төрөөнийх шиг хөлсөнд юутаа орсон мөр чи улмал тэндээс зүрхэн үхээ шантраад л ингээд байна шүү дээ. Тэгэхээр болмооргүй үйл бойлжил сурах хэрэгтэй. Дараагаар наадам байгаа. Тийм учраас эрүүл зүйлийг морио засч авъя. Тэгээд энэ уралдаанд болохгүй байна гэдэг дээрээ л одоо хэвлэж чадаж тэрнийхээ төлөө одоо дараагийн наадмыг хүлээж чаддаг бол хэрэгтэй мүү гэж боддог. Ер нь ямар ч насны морины одоо тэжээл бол хамгийн чухал юм шиг байгаа. Ер нь яаж тэжээх вэ? Тэрийг ямар хэмжээтэй өгөх вэ? Тэгээ ер нь зөвхөн миний бодлоор бол хэвиг бол би дэмий гэж боддог. Ер нь хэвиг бол угаасаа тэр эмнэлгийнх нь улсууч ярьдаг юм хэлээ тэр. Одоо адуу тэжээх тэжээл бол биш ээ гэж. Тэгээ адуу тэжээх тэжээл нь юу юм бэ гэхээр одоо энэ Оросоос одоо шинжлэх ухааны үндэстэй гаргаж ирсэн энэ овёс гэдэг юм арал хурдан морийг тэжээх ёстой. Тэгээд дээд 3 насыг бол ер нь дундчаар нэг 3 хил орчим өгөө зүгээр юм уу. Тэгээд доод насыг бол яг хөө тэгээд эцэгний тарганаар нь ялгаад нэг дундчаар нь 2 хил орчим. Тэгээд ер нь нэг удаа өгтөө одоо өдөртөл юу гэсэн үг шүү дээ 3 хил тэрийг өглөө оройд 2 хуваагаад өгнө гэсэн үг. Тийм наадмаар уяад бодоогүймөр яагаад босонгүй вэ гэдгийг дүгнэлт хийгээд наадмын дараанаас тэр морин дээр ажиллаж эхлэх хэрэгтэй. Ер нь тэгээд намар өвөл хавар болгож иржээж жилийн дараа болох мор байна 2 жилийн дараач болох мор байна. Яг тэр морио одоо яг юу нь болохгүй байна. Тамир тэнхээ нь болохгүй байгаа мó амьсгаа нь болохгүй байгаа мó тэрийг өөрөө нэг жил 2 жил одоо юмыг бас багцаа авъя адуугаа тижээ сурыг үүдэр заавал олон морь оролдох хэрэг байхгүй. Ердөө нэг юм уу 2 морин дээр л ажиллах хэрэгтэй. Тэрийг өөр яг гарынхаа дэргэд яг тулж ажиллаад ердөө болжгууд өөрсдөө тэрийгэ тижээгээд өөрсдөө идлээд унаад инх юм бол үр дүнгийн үүснэ. Тэгээ тижээл бол тэгээд тэр их хийцнэрээ болохгүй шүү. Хамгийн гол нь тэрийг л ойлгоо. Ер нь хурдан морь ер нь өлөн бөөргөхийн сайхан байнгын бэлтгэлтэй идэлгээтэй л байх хэрэгтэй. Тэгэхээр хамгийн гол нь тэр тижээлээ маш зөв тэр үндсэн тамир гэдэг юмд л наалдуулж өгөх хэрэгтэй. Тэрээс тэрийг гахаа шиг болтолд харгалуулахын нэр биш угаас. Зүгээр би өөрийнхөө багцаагаар ярихад хүн нэг юм уу 2 адууг сайн тижээж додомжиж 1-2 жил тэгж арчил тордсноос хүн уяа сурна. Тэр тижээлийг сурна. Тэгээ зүгээр би бодохдоо азарган соёолон бол ер нь мориго бодох юм бол ер нь бас хөнкөө уяал орно. Яач ч бодсон гэсэн. Тэгээд соёолын азарганд бол гүү хураалга дэмий юм бэл. Би өөрөө биеэрээ үзчихлээсэн. Ер нь сайн байгаа соёолын адууг ер нь хорж байгаад л ердөө ганцаараа дангаар нь ойлгож байгаад уралдах шиг сайн байх. Тэгээ заавал одоо тэгээ соёолын адуу шиг заавал манайх энд бол 3 хүнчээдөө 4 сунгана гэж 4 сунгадаг. Тэгээ заавал одоо тэр адуу 4 сунгах шаардлагагүй ч адуу байна. 2 сунгаад уралдах ч адуу байна. 4 байтга одоо 5 6 давхил хийгээд уралдах ч адуу байна. Тэр энтрийгээ сайн тэр тижээлийн сайн тааруулж идэгтэй. Хамгийн гол юм тэр ямар ч насны адуу тэр үндсэн тамир гэдэг юмыг л хөндөж болохгүй ерөөс. Яг л тэр үндсэн тамирыг л байнгын хадгалаатай л байх хэрэгтэй. Үндсэн тамирандаа орцсон адуу бол ямар ч адуу яаж тижээгээд явахгүй гэсэн. Тэр нөгөө үндсэн ясных нь бяр гэдэг юм байхгүй болсон учраас
өөдтөө дахигүй л гарч өгөхгүй. Тэгээ баахан тижээлийн гарч болоод л жил болгол тижээдэг. Тэгэл тэрний оронд бүр үндсэн тамир муухандаа гэж бодоод нэг жил адуугаа бүр огт хаяад хавар жаахан тижээж байгаа хаяал тэгэл ирэх жил ахаад бараад авах. Гэхдээ ер нь яг хөө зүгээр туранхай адуу би бодгүй ер нь тарлаад байх дэмэл юм биш. Ер нь одоо дээд 3 насны тэрэг бол ер нь тэгээ төрүүч энэ хүмүүс ярьлаа. Ер нь тарлж мар уйх бол ер нь дэм юм шиг байна. Би ер нь өөрөө бас нэг тарлаад байдгүй ер нь. Зүгээр бага одоо дааг дөнгөж одоо юм үзэж байгаа шүдлээ адуу энэ тэрэг бол бас тарлахын зөв л баг ер нь. Бас нэг тэрийг хууль гарын зэгцрүүлэх энэ төр зүгээр ер нь сайхан ханаалгаж байгаа тарламар санагдвал ер нь сайхан ханаалгаж байгаа үзүүр дээр нэг жохоо сайхан задлаад. Тэгээ тиймэрхүү маягаар ер нь зүгээр голчлон давхлаар голыг хийгээд л уюул ер нь дээд 3 насны тэр бол үнийг болмоор тэр хамгийн гол нь амьсгаа уушиг зүрхний үйл ажиллагааг сайжруулах. Одоо адуу маань тамир сайтай байхад бол тэгэл уушиг зүрхний үйл ажиллагааг сайжруулах. Одоо ногоо чинь их цөөхөн төрлийн ногоо ургадаг болчихлоо шүү дээ. Тэгэхээр хавар яг эвгүй цагаар нэг 3 4 сард юм уу 5 сард ногоо гартал сайхан жаахан овёосоор тижээж угаад тэгээ нэг дөнгөж сайхан нэг өнгөр суулгаад ногоонд тавиад тэр жилээ өнжөөчүүл том насны адуу тэр сайхан тамир үндсэн тамир сайн сууж ах шиг байна. Тэгээ ер нь харга дээ нэг жил. Жохо ер нь тун тулжчихсан ер нь одоо миний адуу боллоо одоо ер нь одоо тун төглөө өнтер гэх юм бол ер нь тэгээ тэрийг хадгалах талын юм бодно. Тэгээ хадгална гэхээр жаахан чигтүүлээд биеийн суралцахгүй л байхыг л бодох. Бас тамир тэггээ нэгэндөө адуу өнтер чинь жаахан гит амархаараа бас суларчих гээд байдаг. Тэгээд тэжээл одоо нэг овёосоо нэмдэг юм уу тийм юм а хоолын сайн ахиухан болгоод тэгэл тэрийг хадгалах талын юм бодвол. Өвгөн тоогроо бол энд гисэн 1-р үеийн төлөв азраг байгаа. Тэгээд аав маань одоо Төв аймгийн Баян цагаан сумын нэрэн жимууга нэг байцсангүй хийж тавьсан юм аа. Тэгээд тэр хоёрын дундаас манай одоо өвгөн тоогроо нөгөө утгаар хэлэх юм бол баг тоогроо азраг маань төрсөн. Ингээд энэ манай тоогроо бол улсын наадмын цөөх уралцсан. Нэг 2-3 уралцсан. 1989 онд улсын наадамд 4-өр давхсан. Тэгэд жоохон хөл адуунд явж байгаад жоохон хоошоо суунг доглон болоод тэгээд нэг хасар энэ хуйгдаагүй. Төв аймгийн Баян жаргалын сумаас нэг нэлээ хэдэн харьмалгүй ацарсан. Хэдэн сайн азарганд нь тэр ацарсан гүнүүдээ аавхан зөвлөгөөнөөр хоо тавьсан. Тоогроо тэр боргүй хоёрын дундаас миний тэр халиун өрөө гарсан. Анхныхын төл. Тэгээ би сүйтэй даагуяад улсад 8-аар оруулаад шүдлөөрөө би өндөр гээгэн зан узрын наадам 4 дахиулаад 1996 онд би улсын наадамд халиун өрөөгөө хязаалын өрөө төрүүлж анхныхаа төрөөг авчаасаа. Ингээд тоогроо адууныхаа буян аавын буян алтан тууртын буянаар. Тэгээд энэ манай тоогроо бол маш их олон сайн төөл гаргаж өгсөн. Лувсан чон дунгуй огшлын зээрдгөө хураалгасан. Тэрнээс баг тоогроо маань гарсан. Баг тоогроо маань улсын наадамд шүдлөөрөө төрүүлж хязаалан ам үзүүлсэн. Өвгөн тоогроод хээргүү хураалгасан байт юм баа. Жаргалан тудмын. Одоо энэ хээргүү бол маш их удамтайгүй байсан л да. Одоо гоё хөрөн, өсгөө цагаан хар азар өс төрний төрсөөгч нь байсан. Энэ хээргүү тоогроо хоёрын дундаас дүү зээрд маань төрсөө. Мөн нөгөө баг тоогроогийн дүү одоо зээрдгүү халтар хазар хоёрын дундаас бэлгүү хээр гарсан. Одоо Ганбатын. Миний хээргүүний их хээргүүнээс тоогроо хоёрын дундаас одоо ганхуу алдарт одоо миний төрсөнд байгаа шүү дээ. Тэрний өс төрн гарсан юм байна. Гой хөрөн, өсгөө цагаан хар, өс төрн гурав чинь нэг ихтэй байхгүй. Энэ хэдийн их чинь тэр хээргүү болохоор энэ хэдийн дээр гарсан хээргүү нь болохоор миний тэр дүү зээрдийн их байгаа. Тэгээ энэ дүү зээрдийн дүү элбэг хээр, босоо хойр гээд одоо алдартай сайхан төлөөд гарсан. Улс улсын наадамд нэлээд арга төрүүлээд байна. Одоо 2000 оны улсын наадамд энэ манай тоогроогийн 3 төл айргийн тавд орсон байдаг. Тоогроо адуу бол одоо зөвхөн манайхаар дуусахгүй бас ингээс халбарлаад одоо Эрдэнэ чулуун тодын маань
шарга газар мөн л одоо энэ тойруулгын тоогоор өвгөн тоогрын төл газарганы төлөөд байгаа. Тэгэд одоо энэ дундаас бол би бас энэ Тавруу адууны хамгийн гайхамшигтай хурдан төлөв нь бол энэ Эрдэнэ чулууны шарга юм болоо да. Араа эртхэн хөл энэ яачгаагүй бол дүү зөөрд маань бас нэг сайхан энэ хоёрын хооронд бас нэг сайхан уралдаан болох байсан байх гэж боддгийг. Тэгээ харамсалтай болж чадаагүй. Тэгээ одоо мөн манай Баян жаргалдан энэ одоо бас магна халтар байгаа. Бас л нэг салбар. Ингээд яриад байвал ер нь Тавруу адуу нэлээд түгээмэл одоо хурд гаргасан өгшил л та Монголд. Тавруу адуу удамшигт талаараа үнэхээр гаргууд одоо ерөнхийдөө би бас учиргүй нэг шилмэлгүй тавиагүй л дээ. Яг хөө ер нь нэг дундын аштайхан удам өгшилтайгүй тавиад байхад гарсан эр болгон дахиад байгаа. Онцлог нь түндээ байгаа байхгүй юу? Би нэг одоо нэг шинэ Москвад шоод нэг хавар ааванда дахиж очсон. Тэгсэн чинь ойрхоо очсон чинь аавын хэргүүн унгалцсан аргамжаатай өсгөөсгөө хараа нэг тоглоод авч явсан. Тэгээд ааванд орсон бөөл хөөр баяр уцаа шинэ машин аваад тэгэл медалга за аав медалга л гэсэн. Хөө адуун дэв гэж яддаг шүү дээ. Гамбат адуун дэв гэж. Гэхдээ юу ярьж байгаа юм бэ та одоо энэ бэлэн байж шинэ хөөр өсгөөсгөө хараа нэг тоглоод. Тэгээ аав маань тэгжээсэй. За яг хөө аав нь насаараа адуутай ноцодлоо хөдөлмөрлөө зүтгэлээ. Хүссэн ганц адуу маань гарсан. Энийгээ хөвд өгч чадахгүй. Одоо яг өнний эх чинь охин дагаа байгаа. Энийг өгье гэж. Тэгээ адуу ирсэн над охин хээр даага өгсөн. Тэгээ миний хээр болохоор ерөөсөө унсан болгоно хурдсан байдаг юм аа. Тэгээ энэ юу гэх гээд байна вэ гэхээр энэ уяач хүн ер нь удам өгшлаа сайн мэдэж өөрөөхөө хийж байгаа ажилдаа эзэн болж зориглоо бас цаг хугацаа бол бас тийм их богино хугацаа ордог. Ер нь хүний амьдралын 3 хоосны 1% ч байдаг юм уу? 20 үнэхээр тэр хөдөлмөрлөө зүтгэж чадсан байвал 20% нь ч юм уу хүний амьдрах хугацааны бас энэ практикаас аваад харахад ингэж бодож байгаа. Өнөөдөр би одоо бэлэн адуун дээр бид одоо 4 аав 4 хүү бэлэн адуугаар одоо уралдаж наадж байна. Тэгээ 4 хүү дөрүүлээ морин хурдалж байна. Энэ юг өгүүлээд байна вэхэр бас миний аав бас үнэхээр энэ адууны одоо бас л эрдэмтэй хүн байсан юм болоо да. Одоо 4 хүүд эрдмээ өвлүүлнэ. Дээр нь энэ орон нутгийн сайхан залуучууд дагж тэр залуучуудыг манлайж аав маань бас сайхан явж байсан. За тэгээд Тавруу адууг яриад байх юм бол дундурсгүй л дээ. Ингээд салбарлаад хүний өөрийн өгсөн зарсан бэлгэлсэн гэд яриад байх юм бол тоомгүй юм би. Тэгээ яг уяаны арга барил гэх юм бол нөгөө бэлэн хурдан адуу чинь бол ерөнхийдөө сайхан шүү дээ. Аав адууг нь бэлдээд өгсөн, уян харгачлалын заагаад өгсөн учраас бид дөрөвт бол ер нь бас их боломжтой байсан юм шиг санагдаад байгаа. Тэгээ яг Тавруу адуу бол дэндүү одоо Монгол орчинд дэндүү тасан. Одоо бол ерөнхийдөө их монголцсон шүү дээ. Хэдийх одоо монголцсон ч одоо ерөөсөө тэр эрлийн шинжээ аль ч үедээ алддаггүй. Ерөөсөө тэр дээд тэр одоо Будион гэдэг юм уу тэр Орос адууныхаа тэгсэн мөртөө энд Монгол адуутайгаа нийлээд эрс төр суур амьсгалтай нөхцөлдөө дэндүү тасч дэндүү монголцсон дэндүү төл сайтай одоо дэндүү л хурдан адуу л да. Багатуу гэхээр нэг үржил хийгээд л монголч эрлээс ч үржил хийгээд гаргаж байгаа адуугаараа яг ч сая бас нөгөө энэ унгийн чинь багаас нь энэ нөгөө энэ туулга муулга хийж энэ орхоо морхоог устгах хэрэгтэй байдаг шиг бас дааг сургахаас нь эхлээд л явах хэрэгтэй баг. Тэгээд сургана гэхээр чинь дааг сургаад л яг дааг сургахаас өмнө бас энэ унг багтаа ч гэсэн бас ястар чимгэрчдэг юм шиг байна. Энэ нэг адуу мадууруудаа нүүд суугаал ингээл явахаар дандаа одоо нэг морь ундаг ховор болцсон. Тэгээ мотоциклоор голдуу илдээд мотоцикл машинаар ингээл залуучууд илдээд ингээд явж. Тэгээд илдээд хуржээд гэрийн гадаа орхицсан байхаар унаг гівч байгаа л босхдоо яаж гинж харагддаг. Тэгэл тэр чинь нэсрал анхныхаа юм аваад тэгчдэг баг. Тэгээд дааг уяхтаа нөгөө нэг
болохгүй зээж байж хөл гарна болохгүй бол чинь тэрнээс эхэлдэг байх л гэж боддог. Тэгэхээр одоо өнгө нэг оёх гэж байгаа юм амнагнаас нь эхлээд энэ гайгүй юм гарчлаа гэдэг тэрийг яадаг. Тэгэхээр тэр мөрнөөс эхлээ санаа тавих хэрэгтэй байх гэж бодож байна. Энэ хэрлээс одоо ялангуяа нэг хүчтэй зургахаар энэ хөл гарна хэмзэг юм шиг байна. Тэгээд бас нэг арай зөөлөх нэг тийм хөтөлж өрөх зөөлөө харгаар нэг болгоулахгүй сургах мургах нэг тийм талаар явал зүгээр юм шиг байдгийн. Тэгээд уяа маяны хувьд бол яг бага дуу нэг одоо тамиртай тарттай байвал дээр юм одоо бүдүү адууг бол таргадна гэх нарай бага. Гэхдээ яг арай таргаа эхэлчих юм бол бас нэг шахууд ажилтаа болохоор бас нэг удаан болчих гээд байдаг. Нэг бас тарган гээд холоос уйчвал хоногтой уйчвал бас удаан болчих гээд байдаг. Тэгээд гол нь тэр нэг хоногийн тааруулаад нэг цөөхөн ажилтаа очтой дууйвал магадгүй бас хурдтай байвал амжилт гаргах нарай илүү байх уу та. Тэгээд гол нь тэр хүчийн тааруулж оруулах нь зөв бах. Сөнгө дагмааг бол тэгэл эртхэн бараг л өвсний сүл татаад лежихгүй бол тэгэл бяралж амжихгүй л тээ. Нэг хөлсөөр бас нэг тэр болгоно нэг хөлсөлөхгүй л байгаа. Одоо ч гэсэн тэгэл нөгөө байнгын бэлтгэлтэй ингээд болсон байгаа. Монгол одог ч гэсэн тэр болгоно нэг хөлсөлөхгүй л байгаа шүү дээ. Тэ. Ерөнхийдөө нэг тэр хөлсмөлс нь билээ юу бараг л хөлсөлөхгүй дээ. Сургаад энэ сургач нь одоо нэг даагууралд нэг энэ эрт ингээд яалаа уулын гадаад модод чинь даагууралддаг юм байна. Шүдлэнгээс л эхлээд уралддаг. Тэгээд энэ ер нь бэлтгэл өгөөд сургаад эхлэхдээ намраас эхлээд одоо манай даагнууд намрын даагнууд эхлээд сургаж эхэлдэг юм байна. Тэгэхээр чинь бас энэ манайх бол арай эрттэй л энэ нөгөө багатууч нь одоо энэ ясчаагүй энэ мөгөөрсөн зүгээрсэн байдаг юм гэмтэж доголох нь л их байдаг юм байна. Одоо энэ саяны энэ даагны уралдаан төрүүчийн уралдаанаас ч ихсэн харж хахад эхлээр л уул ногоо могоо идсэн хоноо чинь үе шүрэмсэн чангарцсан хоноо гайгүй байдаг юм шиг нэ. Зуны даагуул нь гайгүй ажилдаа галах шиг байдаг шүү дээ. Энэ хаврын даагнууд чинь эмзэг хэврэгэл байдаг юм байна. Тамирын гүйцээгээд аштайхан болгоцсон бол нэг онцлог нь гайгүй шүү дээ. Өөр өснөө энэ хурдан энэ бэлэн дакултад нуур чинь дакулаас дакул тэгээд нөгөө дакулаараа өөрөө ингээд онгоогоод дакулаас дакулд ажил аваад яагаад гэдэг. Бусад ажлынхаа хувьд адууд Монгол адуутай ялгаагүй л одоо гүд цэмцээр нь оролдох бол ялгаагүй тэгэл бас нэг ууж чанаад гүд цэмцийн солиул тэгжил байдаг бас нэг тарлаад үзье хөлслөөд үзьегүй ялгаагүй байдаг л та. Зүгээр арай жоохон тийм нөгөө дакул нь бэлэн юу болохоор чинь хүчин аштайхан тамиртай бол тэгээд дакулаас дакул дээрдээд л явчихдаг л да. Арай л тийм хөнгөн уяатай арай одоо бас Монгол адуу бодвол арай бас амар тийм хөнгөн уяатай юм да. Монгол орн бол 2 сая адуутай. Монгол адуу үнэхээр гайхамшигтай, тэсвэртэй, өл хоолдаадаг. Байгалийнхаа эрс зүйн амьсгалд зохицсон адуу байгаамаа. Сүүлийн үед бид бол их сонин эрен үед амьдарч байгаа юм. Хизээч Монгол улсад адуунд ингэж их хөрөнгө хаяж 7000 бээр газраас адуу авчирч адуугаан сайжруулж зөвхөн хурдан адууг сайжруулж байгаа юм шүү дээ. Ийм өндөр үнэтэй боосод уралдаан болж байгаа юм. 90 хурдан адууны хувьсгалын эрен үед амьдарч байгаа улс байхгүй бид. Өнөөдөр миний тооцоогоор зөвхөн миний оруулж ирсэн адуу Оросоос оруулж ирсэн адуу бараг 100 хүрчээд байна. Онон манлай Содномцог ахын тэр оруулсан тооцоогоор 200-аад адуу Монголд орж ирсэн юм байна. Зарим улсууд бол энэ эрдэмтдийн эсрэг байгаа. Жишээ нь нэг эрдэмтэн бол Монгол адууны ген фонд нөлөөлж ийн гэж байгаа. Гэтэл өнөөдрийн тооцоогоор өнөөдөр байгаа Монголд байгаа 50 гаруй шилмэл азарганд үндсэндээ 10 гүү тавихад 500 гүү л байгаа байхгүй юу? 2 сая адуун 500 гүү унаглана гэдэг бол үнэхээр өчүүхэн тоо. 0.1% хүрэхгүй байгаа байхгүй юу? Америк 6 сая адуутай. Америк цэвэр үйлдвэрийн хурдан англи адуу нь 20 мянган гүйтэй байхгүй юу? Тэр нь 0.33% нь ч хүрдэггүй байхгүй юу? Тэгэхээр ер нь бид бол энэ эргэлжүүлэх ажлаа зөвхөн хурдан адуун дээрээ цааш үргэлжлүүлэх нь зөв юм а гэж бодож байгаа. Энийг одоо харин яаж хөдөөгийн ард түмэнд хүргэх үү? Зөвхөн төвийн мөнгөтэй улсууд нь энэ хурдан адуугаар тоглоод байх уу гэдэг асуудлыг бид хөндөж ярих хэрэгтэй байхгүй юу? Одоо хамгийн түрүүнд Дорнот аймгийнхан Овсгой самбаа гарган өөрсдөө агийн бүрээд ороод сайхан азаргнууд авчиад эргэлжүүлэх ажлаа эхэлчихэд байна. Зүчээгээ барьдсан байна. Завхан аймгаас нэг залуу ирээд автан гэрлээс Оросоос авчирсан дааг 5 саяар худалж аваад явсан байна лээ. Иймэрхүү эхлэлүүд байгаа л да.
Ер нь бол Ирлис адуу ялангуяа сайн үйлдвэрийн адуу бол юу л да арьс хөрс нингин тэсвэр төвчээр муутай тийм муу талууд байгаа. Гэвч биднээс нэг л юмыг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр энэ суран цогцсон улсад бол би мах бэлтгэлийн адуу малддаг улс биш. Унаа тээврийн морд үржилдэг улс биш. Зөвхөн хурдан адууны төлөө ажилладаг ийм уяашид үржилийн ажлын улс ирчээ сууж байна гэж би ойлгож байгаа. Түрүүн Тогров адууг ярьлаа. Тогров адуу мөн л дээрээс улбаатай энэ хурдан англи угшлын адууны удам байхгүй юу? Индекс гэж Тогров халтрын эцэг бол Бэлэг Дэмрэл бит хоёр морин тойрогдоор очиж паспортыг үзсэн. Эцэг нь цэвэр англи азар байна. Тийм учраас ингэж үеийн үедээ Эрдэнэ чулууны шарга хүртлээ ингэж удамшин хурдалж байгаа байхгүй юу? За ер нь бол дэлхий дээр өнөөдөр хамгийн хурдан адуу бол цэвэр цусны англи адуу гэж байгаа маа. Энэ адуу бол ерөөсөө үүсэж хөгжсөн цаг нэг богинохон. Жишээ нь манай Монгол адуу бол хэдэн мянган жилийн түүхтэй байхад англи адуу үүсэн бий болоод ерөөсөө 300-гаатхан жил болж байна. Удмын бичгийн хөдлөөд ерөөсөө л 270-гаатхан жил болж байгаа байхгүй юу? За тэгэхээр биднээс ерөөсөө их олон адуутай ийм учраас ерөөсөө анхаарал тавьдаггүй удмын бичиг хөтэлдэг юм байна. Өнөөдөр буянтай буурлууд мань амьд байгаа дээр энэ аймгийн уяашдын холбоо, сумын уяашдын холбоо санаа тавьж нутаг усандаа байдаг өвгчүүдээс хуучин хурдан адууныхаа бүх удмын бичиг одоо гаргаж амжих хэрэгтэй байхгүй юу? Тэгээд одоо уяашдын холбоо энэ ажлыг төвлөрүүлээд удмын бичгийн сан бүрдүүлэх хэрэгтэй байна. Өнөөдөр Монгол хүн өөрийнхөө 5%-ийг мэдэхгүй байна шүү дээ. Тэгэд англи адуу өөрийнхөө 15%-ийг мэдэж шүү дээ. 20% мэдэж шүү дээ. Ер нь бол Чингисийн нуус төвчөнд хэлсэн байдгийн. Урт хүзүүтэй гоёмсог аргамаг хөлгүүдийг Алс дорндоос бэлгэн Чингис хаанд авчиж өгч байсан гэж. Тэгэхээр Монгол оронд бол Ирлис адуу өдөөс 800 жилийн өмнө эхэлж ээжээ гэж бодож байна. Мөн энэ зууны ихээр хүрээнд гоёмсог Ирлис адуу морин тэргэнд төлж одоо баяжчууд энэ бог тааныхын тэр явж исэн мэдээ байгаа юм. Үүний дараагаар хувьсгалаас үргэж Оросын улаан хувьсгалаас үргэлж орж ирсэн борейдууд өөрийнхөө Ирлис адуутай орж ирсэн байхгүй юу? Ялангуяа энэ хинтийн дадал бэндрэд тэндээс манай бас нэг Ирлисжүүлэх ажил нэмсэн байхгүй. Одоо Даваанрынгийн халзаа азрах гэдгүүд яа харахгүй Ирлис азрах зурган дээр нь. Ямар өгчлөлтэй нь бас сайн тодорхойгүй л байна. Баяр Магнууга номон дээр бол удмын ямар хэмжээгээр бичсэн байгаа юм тий. За өнөөдрийн байдлаар бол цэвэр цусны англи адуу яг цэвэр цусных нь бол Монголд байна шүү дээ. Яг миний тооцоогоор бол цэвэр цусны англи азраг ердөө 9 ширхэг байна. Бусд нь дандаа Бодионы, англи Бодионы, англи Кабердин, англи Ахалтэг, цэвэр цусны араб, англи Тарикен гэсэн азаргнууд байна. Ер нь тэгээд хувийн хөвшилд орохоор үржлийн ажил зөв явдаг юм байна. Морин тойролгын тэр сайхан адуу тэгээд улсын байсан учраас тэгээд замхраад өнөөдөр одоо олигтой адуу үлдсэнгүй шүү дээ. Тэр сайхан адуунуудыг. Англи адуу бол холын зэд уралддаг. Гэхдээ 2.4 км-д бол дундаж хурд нь 60 явдаг. 200 м-т дундаж хурд нь 75 м-тэй байдаг англи адуу. Өнөөдөр манайхны авчираад энэ даарны уралдаанд уралдаж байгаа Ирлис Орос эцэгтэй Ирлис даагнууд бол тар хийхэд 60 миль өнгөрсөж байгаа байхгүй юу? Энэ бол айгүй хурдан байгаа байхгүй юу? Нийт Оросоос авчиж байгаа адуу чинь цэвэр англи адуунууд ерөөсөө Америк адуу шүү дээ. Одоо энэ 9 азар 10-аад гоо орж ирчээд энэ цэвэр цусны англи адуу энэ чинь ерөөсөө яг л Америк адуу. Энэ чинь эцэг их нь Англид Америк төрсэн адуунууд байж байгаа байхгүй юу? Өгвөл импортоор орлоод ирсэн. Цэвэр англи адуу чинь ерөөсөө Англи Америк адуу шүү дээ. Тэгвэл 300 жилийн өмнө англи адуу ах үүсэхдээ яг үүснэ 3 араб азгаас гаралтай гэдэг байхгүй юу? Тэгэхээр дээр араб адуу сууж байгаа байхгүй юу? Гэхдээ энийг бол Английн бүлээн цусны адуутай холиод 3-4 адуу холиод эргэж хооронд нь үржлэх замаар гаргаж авсан адуу шүү дээ англи адуу. Гэхдээ арабаас бол англи адуу нь хөлийн хурдаар хамаагүй илүү. Тэсвэрээр араб нь арай илүү. Гэхдээ Монголын нөхцөлд араб нь ч илүү зохимжтой байж магадгүй. Одоо бид нар чинь 2004 оноос эхэлж 2003 онд анхны адуу орж ирлээ гэж бол 2004 оноос эхэлж үржил хийсэн. Тэгэхдээ одоо миний нүдээр ямар ч хэсэн төрхөөсөө бол гүү өгөөгүй л байна. Гүү гэмтээгүй л байна. Саваа дагаж гардаг юм байна. Эрсдэл ер нь гарахын хувьд бас бага байгаа шүү. Тий. Бэлэг Дэмбэрлийн бор халзаа азраг бол үнэхээр онцгой азраг. Энэ Орос адуунтар ийм адуу бас тийм олон биш. Ийм өндөр цустай мөртлөө арьс хөрс зузаантай. Тэгээ эрэгтэй хүртэл эн чинь ерөөсөө тэр хол замыг 10-аад өдөр туулаад ирэхэд ямар шарх сөрөөгөө ирсэн юм онцгой адуунууд байх юм. Энэ үнэхээр бэлчээрээрээ яваад олон сайхан төл өгөөд Монгол адуу шиг ингэ явж байгаа. Өөрөө гүү мүгэ өөр азарганд алдахгүй.
Гэхдээ ер нь энэ Орос азаргнууд байна шүү дээ. Ороо орох хот мотор аюулгүй ширүү юм аа. Ерөөсөө эдгээр аргачлгүй үстэй Монгол адуу шиг вчээрээр явах юм чи дандаа тижээвтэй байх ихэнх нь. Тэгээд тийм юм уу? Ерөөсөө 10 гүү байсан ч дараагийн гүүхэд дайраад ах ихэнх нь тийм байж. Ороо аюулгүй сайтай бай. Цэвэр англи азаргууд энэ тал дээр бас муу байгаа. Ихэвчлэн бид бол цэвэр англи азаргыг хашаагаар төл авж байгаа шүү. Тий. Гэхдээ яг бид хурдаа улам өндөр болох гэдэг нь шүү дээ. Яагаад эдгээр чи хамгаалаад хашаанд гүүг нь хэлтүүлээд юм гэхээр ямар ч хамаагүй адуудаа очиод ноцолт чинь айхгүй айхаа мэдэхгүй эн чинь дээд зэрэг нэг хүний хурд дахиулахад ерөөсө хурд зөрөгтэй адуу хурдан байдаг үстэй ер нь тийм зөрөгтэй байхгүй тийм учраас ямар ч хамаагүй азарганд очиж уруулчих гэдэг байхгүй а уруулчих юм бол шархаа даах мó тийм нэмтгэн арьстай тэгээд тийм эмзэг адуу учраас цэвэр англи адууны